За баярлалаа. Тэгээ бид нар нэг энэ цэцгээд нэг энэ ямар ч тийм цэгцгүй нэг юм газартай болсон. Даргийнх нь гişүүдийнх нь хугацаа дууссан. Тэгэл янз янзын шийдвэр гаргаад сууж идэг. Одоо сүулдэ өрийн цэц чинь хэм хэмжээ тогтоох гэдэг шүү дээ. Их хурл яаж шийдэх юм? Тодорхой хугацаа давтамжийн талаар хэдгэд заах юм? Энийг бүр та нар ингэж шийдээгүй нь буруу гэж биднэрт бүр хэм хэмжээ тогтоох гэдэг шүү дээ. Гэхдээ эднэрт ийм эрх байхгүй. Монгол улсын үндсэн хууль болоод бусад хуулиар цэцгийн хууль бүх хуулиар ийм эрх хэмжээ байхгүй. Одоо ингээд нэг ийм дураараа шийдвэрээ гаргаж яадаг нэг улс төрийн улаан булан гэдэг шиг нэг юм цэц нэртэй зэгцгүй байгууллагатай боллоо. Хууль нь хуучирсан. Өнөө цагийн шаардлагыг хангахаа байц. Зөндөө бол алдаа дутагдал гардаг. Өөрсдөө хуулийг хэрэгжүүлдэггүй тэгээд нэг сайхан хууль яриа суудаг ийм байгууллага. За ялгаа байхгүй нь ерөнхийлөгчийн тухай хууль нь бас шинжлэх шаардлагатай хуучирсан. Өнгөрсөн парламентаас ахуулаад өнөөгийн ерөнхийлөгчийг сонгогдсоноос хойш энийг өөрчлөе, өөр болгоё, үндсэн хуультайгаа нийцүүлэе гэж ярих, зүрхлэх зоригтой хөнгө болцсон. Бүгдээрээ айцгаагаал хуруугаараа гоцойлгож энэ хүмүн гэж яриад пялдагдаал. Харин ч энэ хүн өөрөө парламент ёсны туршлагатай улс төрч учраас хугацаагаа дамжаагаа сонгохгүй. Над тийм бодол байхгүй гэж хэлээ, парламент төсөө хүндлэнэ гэж хэлээ байж. Бүр үнэхээр эргэлзэлт нь вакуумжуулаад хуулийн ч өөрчлөхгүй. Энэний чинь цаана нэг хувь хүний асуудал биш, бүтэн институцийн асуудал доголдоод болохгүй байгаамаа. Өнөөдөр энэ хуучин үндсэн хуулийн үед хугацаагийн заасан хуулийг өнөөдөр бид нар үндсэн хуультай зөрчилдсөн зөрчилтөйг яриас утгагүй шүү дээ. Угаасаа зөрчилдөж байгаа. Зөрчилдөн. Энэ бол хэн нэг хувь хүний асуудал биш ээ. Үе үе ерөнхийлөгчийн үед ингээд иймэрхүү л байсан. Бүх үе ерөнхийлөгчийн үед. Одоо харин бид нар энийг өөр нь хурдан түргэн баталж залруулахгүй бол 6 жилийн хугацаатай сонгогдох ерөнхийлөгч дахиад сонгогдно. Тэгэд арчилсан намаас дэвшиж магадгүй хүмүүсийг багталтай хүмүүсийг шороорон ториолго юм. Гэхдээ 50 наснаас дээш дэвших потенциалтай арчилсан намын бүх хүнийг багтаах шор Монголд байхгүй л дээ. Эргүү шударга өрсөлдөөн гарах бах. Тэгвэл энэ сонгуульд бол хэн ч ялж болно. Гагцгүй бид хүнд биш систем зориулж энэ хуулиа шинжлэх шаардлагатай болцсон байна гэдгийг л өнөөдөр энэ үйл явдал харуулад байгаа шүү. Тэн дээр бол хэлээд ах зүйл байхгүй. Зөрчилдсөн. Хуулиа хурдан зас сайжруулах.